Дараагийн мэдээ. Хөтөлбөр эдийн засгийн мэдээгээр үргэлжилж байна. За иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт бизнесийн зээлээс өндөр гарчээ. Гэтэл иргэдийн хэрэглээний зээл нь ихэвчлэн импортын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг санхүүжүүлдэг байна. Мэдээлэл эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлэх хүргэнэ. Өдөртөө орой мэндийг хүргэе. За тэгэхээр Банкус санхүүгийн байгууллагын 2025 оны эхний 2 улирлын талаарх мэдээллийг та бүхэнд харуулж байна. За энэ нь бол нийтдээ 573 Банкус санхүүгийн байгууллага байна. За эдгээр бол одоо 561 салбартай харилцагчийн тоон давхарцсан тоогоор 3.6 сая төгрсөн гэсэн мэдээлэл нь. За энэ дундаас яг зээлдэгчдийн тоон бол 2.8 сая. Энэ нь өмнөх оны мөн үеэсээ 46%-аар өсчихсөн байна. Тэгэхээр одоо иргэдийн хувьд бол яг энэ төрлийн үйлчилгээ Банкус санхүүгийн байгууллага за тэр дундаа финтех буюу утасны аппликейшнаар одоо хэрэглээний зээл авах энэ үйлчилгээнд бол илүү их идэвхтэй хамрагдаад энэ төрлийн зээлийг илүү их авж байгаа гэдгийг энэ мэдээлэлээс бас харж байна. За ингээд зээлийн жигэнсэн дундаж хүн 3.6% хүүтэй байгаа. За чанаргүй зээлийн эзлэх хувь нь бол нийт одоо зээл дундаасаа бол 7.7% эзэлж байгаа. Ерөөдөө бага хувийг эзэлж байгаа хэдий ч гэсэн өмнөх оноос бол өссөн үзүүлэлттэй харагдаж байна. За тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр иргэдийн хувьд бол яг энэ Банкус санхүүгийн байгууллагуудаас бол хэрэглээний зээл их хвчлэн авч байна. За ингээд хэрэглээний зээлийн дийлэнхийг нь бол импортын барааг бол худалдаа авахд зарцуулгаа гэсэн ийм мэдээлэл гарч ирдэг. Жишээлх юм бол iPhone 17 гэхэд шин загварын утас гарч ирэх. За мөн дээрэс нь за баяр наадам болоод за цагаан сарын үеэр бол автомашинаа томруулах гэдэг юм уу иймэрхүү байдлаар бол хөрөнгө оруулалтууд хийж за энийг хөвчлэн энэ хэрэглээний зээлээр бол санхүүжүүлдэг. Гэтэл энэ эргээд тухайн хүнд худалдаа авсан иргэнд бол ямар нэгэн байдлаар үн цэн нь өсөхгүй ийм төрлийн зээл хөрөнгө оруулалт болж байна гэдгийг бол салбарынхан онцолж байна. Сүүлийн 4-5 жил энэ аппликейшн зээл нэлээ ихслэлтэй. Одоо финтекийн аппликейшн зээлийн тусгай зөвшөөрлөлтөй бараг 80 гаруй байгууллага санхүүгийн зохицуулах орон дээр бүртгэлтэй баг шүү. Тэгэхээр энэ 80 гаруй байгууллага маань бүгдөө аппликейшнаар дамжуулаад захимаар одоо барьцаа хөрөнгөгүйгээр иргэнд зээлийн үйлчилгээ үзүүлж байна гэсэн. Тэгэхээр энэ зээлийн одоо үйлчилгээ бол сүүлийн үед нэлээд ихсэж байгаа. За мөн энэтэй холбогдуулаад нэг иргэн одоо олон төрлийн аппликейшнээс зэрэг одоо ирэх үүсгээд яг нэг дор нэг хугацаанд одоо бүгднгөөс нь зээл авдаг. За тэгээ буцаа мэдээж хэрэг орлоготой хүрэхгүй зээлийн бүтээгдэхүүн авсан иргэн маань эрсдэх магадлал нь ингээд нэмэгдээд ирж байгаа гэсэн. Санхүүгийн шаардлага бий болоход яалтчгүй зээлээр санхүүжүүлэх нь бол буруу биш. Гэтэл нөөдлөлт нь өөрөө нэгэнд машинтай, өөрөө нэгэнд хэрэгэлдэг гар утас чинь таны өөрөө чин шаардлага хэрэгцээ шаардлагыг хангаад байх одоо хүслээ дагаад илүү үнэтэй одоо тиймэрхүү зүйлийг худалдаж авах нь харьцуулахад бол учир утга бол жоохон сул шүү дээ тий. Суудлын автомашин болон ухаалаг гар утасны импортын мэдээллийг та бүхэнд галын ерхий газраас авсан мэдээллийг одоо харуулъя. За ингээд харахад бол суудлын автомашины импортын дүн мэдээ нь өнгөрсөн он болон за 2024 оны 9 сар болон 2025 оны 9 сарын байдлаарх мэдээллийг та бүхэнд харуулж байна. Ингээ харахад бол нийтдээ импортлсон машины тоо ширхгийн хувьд бол хамаагүй өссөн. За мөнгөний хувьд бол бага зэрэг өөрчлөлт орсон. Гэхдээ суудлын автомашины импорт бол өсөлттэй харагдаж байна гэсэн үг. Харин ухаалаг гар утасны мэдээллийг харах юм бол 2024 оны 9 сард 227 мянган ширхэг одоо утас импортоор авсан байсан бол 2025 оны 9 сард 217 мянган ухаалаг гар утас импортоор авсан байна. Мөнгөний хувьд бол хамаагүй өссөн үзүүлэлттэй 109.2 сая Америк долларын одоо ухаалаг гар утсыг бид бүхэн импортоор худалдаа авч хэрэглээд байна гэсэн үг. За энэ мэтчлэнгээр ингээд харах юм бол ерөөдөө өнгөрсөн жилүүдээсээ одоо энэ импортын барааны тэр дундаа ухаалаг гар утас за автомашины импортын тоош их нь бол ерөөдөө өссөн үзүүлэлттэй за түүн зарцуулж байгаа мөнгөн дүн ч гэсэн өссөн байгаа. Эдгээрийн гол санхүүжүүлж байгаа зүйл нь бол ихэвчлэн хэрэглээний зээлээр санхүүжүүлж байгаа. Гэтэл тухайн иргэн за сардаа хамгийн багтаа 3.6% хүүтэй ийм өндөр хүүтэй зээлээр мөнгө аваад тухайн мөнгөөрөө өөрийнх нь амьдрал төдийлөн одоо бас чухал нөлөө үзүүлэх хүч бус ийм бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ худалдаа авч байгаа нь өөрөө эргээд за нийгэмд ч гэсэн олон сөрөг үр дагаврыг дагуулт юм аа. Нэг талаар бол мэдээж тухайн хүний өөрийн сэдвэр л дээ. Гэхдээ нөгөө талаар ингээ урт хугацаанд олон хүмүүсийн хандлагыг ажиллаж явах талаар үн цэнэ алддаг ийм бүтээгдэхүүнүүдийг хэмжээгээр аваад тэр нь өөрөө одоо зээл нь өөрөө бол боломжийг бий болгох хэрэгтэй болохоос өрийн дарамтыг бий болгоод байгаа. Гэтэл одоо автомашин барьцаалсан зээл, цалингийн зээл 18-19% зээл. Тэгээд автомашин чинь өөрөө бол үн цэнэ алддаг юм зүйл шүү дээ. Жишээлх юм бол нэг хэсэг бол 6, 7, 8 жилийн хугацаатай автомашин барьцаалсан зээл авсан нь хүмүүс нь үндсэндээ бол 2 дахин
хэмжээний зээл төлсөн. Гэтэл хугацааны төсөөлөл автомашиныхаа үнц нь бол маш их унтсан. Ийм нөхцөлд бол тэр хүн бол ямар ч нэгэн байдлаар үр боломжийг бий болгоо байрны өрийн дарамтыг бий болгосон юм нөхцөлтэй л юм л та. Тэгвэл санхүүгийн боловсролын мэрэгжилтнүүд болоод за эдийн засгийн зүгээс за энэ мэтчлэнгээр одоо ирээдүйд өнөөдөр худалдаж аваад 2 жилийн дараа магадгүй 3 жилийн дараа буцаад түүнийг худалдаад зарж борлуулахад үн цэн төдийлөн өгөхгүй за хэрэгжилж байгаа хугацаанд ч гэсэн танд төдийлөн үн цэнийг авчирч чадахгүй өөрөө өгөөжгүй иймэрхүү зүйлсүүдийг бол худалдан авахаас аль болох татгалзаж за харин эсвэргээрээ өөрийнхөө боловсролд өөрийгөө хөгжүүлэхэд за магадгүй бүтээмжээ нэмэхэд илүү зарцуулах нь зүйтэй гэдгийг бас тэд хэлж байлаа. Мэдээлэл хүргэлээ.